На заседании обсудили Хуралдаанаар 3 асуудлыг хэлэлцлээ. Эхнийх нь энэ оны төсөвт оруулах өөрчлөлтийн тухай байлаа. Орлогын хэмжээ оны эцэс 7 тэрбум рублээс давна гэж тооцоолж байгаа ч хотын төсөв алдагдaltaй гарахаар байна. Санхүүгийн дутагдлыг арилгахын тулд арилжааны зээл авах төлөвтэй байна. Доходы местного бюджета. Орон нутгийн төсвийн орлого болон зээлийн их усрын нийлбэр болох 758 сая рублийг дараах зардалд зориулах саналтай байна. Хот тогтчлолт байгууллагын үйл ажиллагаанд 109 сая рубль, үүнээс зам тэгшлэх хайрга дэвсгэд 7 сая. Горсвет буюу гэрэлтүүлийн үйлчлэгийн үйл ажиллагаанд 22 сая. Тусгай албаны үйл ажиллагаанд 29 сая. Гадна гэрэлтүүлийн цахилгаан сүлжээ худалдаа авахад 30 сая рубль. Урт хугацаанд төсвийн ачааллыг бууруулах үүднээс шин техник, тоног төхөөрөмж, худалдаа авах асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлаар бусад хорооны төлөөлөгчтэй санал нэг байна. Тухайлбал манай Гор лесхосын хувьд шин техник бутлагч авах шаардлагатай байна. Учир нь бид модны мөчөр хурааж тээвэрлэхдээ хоосоо агаар зөөгöd байна. Дараа нь түүнийг нь хайдаг. Гэтэл тэр бүхнийг дахин ашиглаж болох юм. Энэ бол бидний ярьсан нэг жишээ шүү. Мөн ирэх 3 жилийн төсвийн үзүүлэлтийг хэлэлцлээ. Алдагдaltaгүй байдлаар хэрэгжүүлэхэд төлөвлөж байгаа бөгөөд татварын ба татварын бус орлого нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр Улаан хот анх удаа 8 тэрбум рублийн босхийг давна. Бид хотын татварын болон татварын бус орлогын нэмэлт их усруудыг судалж, тэдгээрийн хэмжээнд нийцүүлэн зарлагын хэсгийг хянаж зохицууллаа. Гурав дахь асуудал нь хотын эдийн засгийн хөгжилтэй холбоотой байлаа. Улаан хотын депутатууд болон холбогдох хэлтсийн төлөөлөл хотын хөгжлийн хөтөлбөрийг цаг гаруй хэлэлцэж, санал шүүмжлэл тодруулах шин санаа дэвшүүллээ. Өнгөрсөн жил бид аялал жуулчлалын татвар нэвтрүүлсэн. Энэ жил түүний нэг хэсэг хэрэгжиж эхэлсэн. Үр дүнд нь 9.6 сая биш, 10 гаруй сая рубль орлого төвлөрөхөөр байна. Ирэх жил энэ дүн нэмэгдэх төлөвтэй. Эдгээр бүх орлого нийтдээ 15 орчим сая рубль аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулагдана. Харин бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд ердөө 500 мянган рубль төсвөлсөн нь депутатуудад багсан байджээ. Мөн хотод хангалттай зочид буудал бий биелэг гэх зэрэг жуулчдын хүлээн авах хүчин чадлын тухай асуудал хөндөгдсөн юм. Иймээс эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийг дахин боловсруулах шийдвэр гарлаа. Валерия Смольникова, Данил Щербаков. Новости дня. В этом году городок Энэ жил зөвлөлтийн талбайн мөсөн хотхонд бууз хэлбэртэй мөсөн баримл, омөл загсаар чимгэлсэн сандал, цагаан өвгний дүр болон байгалаар аялах үе сэдвийн дагуух бусад уран бүтээлүүд байрлуулна. Нийтдээ 20 гаруй мөсөн баримл сэндэрлэх юм. более 20 скульптур. Бид бүх аж ахуй нэгжүүдэд хандан уриалж байна. Өнгөрсөн жил тусалсан байгууллагууд талархаж дахин оролцохыг урьж байна. Арилжааны байгууллагууд өөрийн санаачлагаар нэмэлт баримлуудаар хотхныг баяжуулах боломжтой. Сэдв барагдшгүй их. Дизайнеруудаар боловсруулсан зураг, концепц бүгд бэлэн. Одоо зөвхөн цаг агаарын сэрүүсэл хүлээж байна. Хүүтэн ормогц ажил эхэлнэ. По традиции на Уламжлал ёсоор зөвлөлтийн талбайд мөсний өвгөн ба засаг охины баримл одоо орон гэрэлтүүлэхт найруулга, гэрэлт бөмбөлөг болон 2026 оны бэлэг тэмдэг улаан гал морь байрлана. фоне световых цифр. В детской зоне Хүүхдийн бүсэд байгаль нуурыг дүрсэлсэн мөсөн гуулгуур байрлуулна. Иргэдийн хүсэлтийн дагуу гуулгуурын тоог нэмэгдүүлж, бага насны хүүхдүүдэд зориулсан мөсөн төөрдөг байшин хийн. Нийт 3 төрлийн насны хүүхдэд тохирсон гуулгуур мөн багчуудын төөрдөг байшин хийгдэхээр төлөвлөсөн. Отмечу, что для Хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөсөн хотхон барих хугацаанд талбайг түр хашаагаар тусгаарлах. Андрей Слепнев, Данил Щербаков. Новости дня. Раннее утро гололед. Эргүүгийн бүсийн Березовын хороонд мөсөн гулгаа үүссний улмаас олон автомашин мөргөлдсөн ноцтой асуудлаа. Нийт 8 машин эвдэрч цагдаа болон онцгой байдлынхан газар дээр нь ажиллажээ. На проезде Подгорный. В Березовом микрорайоне Эрхүүгийн бүсийн Березовын хороонд байдал хэвэн. Цаг агаар огцом хөдөрмөгц автомашинууд мөргөлдөн гал тэрэгний сүлжээ үүсгдэг нь бараг уламжлал болжээ. из машин. Одна из Светлана Бивальцева осолд өрсөн иргэдийн нэг тэрээр Березовын бичил хороолол оршин сутгаа. Тэрч бас энэ өглөө ажлын зүг хөдөлж явсан байна. Хальтрага ихтэй байснаас болж тоормос бүр барих ч үгүй байсан. Харалта машин ийм болчихсон. Таны анхны ослоо. Анхныхаа
Түргэн дуудсан гэв үү? Би муудсан болохоор түргэн тусламж дуудсан. Оксана Новикова. Оксана Новикова ч бас ажил руугаа яарч явжээ. Машиныхаа дугуйг өвлийн дугуйгаар сольсон байсан ч ослын үед тусыг эс олж 3 машин түүний машиныг мөргсөн бөгөөд хаалга түүжигдснээс болж тэр даруй гарч чадаагүй байна. Были заблокированы. Слава Богу, я говорю спасибо. Бурхны авралаараа бид бүгд айж цэцэрдод л өнгөрлөө. Харин машинууд маань хэрэглэхийн аргагүй болсон. Даатгалын компаниуд яаж төлбөр хийх нь одоогоор тодорхойгүй. Би Марков суурьныхандаа минь төргийе. Зам арчилгааныхан яагаад ажиллаа хийхгүй байна? Почему у нас дорожные службы вот вообще не проработали? На месте Ослын газарт ослын комиссарууд нөхцөл байдлыг баримтжуулж тэдний хэлснээр ийм гулгаатай дүр зураг 2022 оноос хойш бараг жил бүр давтагдж байна. 2022 онд 9 машин, 2023 онд 14 машин. Энэ жил 6-8 машин мөргөлдлөө. Сүүлийн үед зам арчилгааныхаа ажлаа хийхгүй байна. Өнөөдөр ч зам дээр 9 цагт холц цацлаа. Гэтэл хүмүүс 5 цагаас хойш мөргөлдөж эхэлсэн шүү дээ. сотрудники госавтоинспекции. Замын цагдаагийнхан газар дээр нь ажиллаж замын нөхцөл байдлыг шалгасны үр дүнд зорчих хэсэг хүмүүсийн эсрэг холцоор цэцэгдээгүй стандарт хангаагүй гэж дүгнжээ. Автозамын аюулгүй байдлыг хангах үүргийг биелүүлээгүйтэй холбоотойгоор Орос улбаны улсын захиргааны зөрчлийн тухай хуулийн 12-ийн 34-р зүйлээр хэрэг үүсгэсэн байна. По предварительной информации. Өрчсөн мэдээлэлээр Осолд 8 машин өртсөн ч жолооч зорчигчид бэртэж гэмтээгүй байна. Прокурорын газар Подгорны гарц дээр гарсан энэ тохиолдлыг шалгаж эхэлжээ. На проезде Подгорной. В ходе надзорных мероприятий Хяналтын шалгалтын хүрээнд автозамын аюулгүй байдлын болон автозамын үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ өгнө. Зөрчил илэрвэл прокурорын арга хэмжээ авна. Из-за непогоды движение. Цагаагаар хүндрэлээс болж бүсийн 2 чиглэл Нижнеуденск дүүрэг болон Брац, Гүст, Илимск автозам дээр хүнд даацсан болон автобусны хөдөлгөөний төр хязгаарласан. Одоо хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Константин Синицын специально для программы «Новости». Несмотря на ветреную... Салхитай сэрүүхэн байсан ч Новокручининск тосгоны захад өнөөдөр амьдрал бужигнаж байна. Учир нь зуух цастыг Иван хэмээх залуу хайртай бүсгүй Забавагийнхаа сэтгэлийг булаахын тулд түн зориулж нислэг хөлөг онгоц барихаар шийджээ. Ингэж тосгонд анхудаа тохижуулсан хүүхдийн тоглоомын талбай нийлдлээ. Соёлын төвийн уран бүтээлчид алдартай Лидучи Карабл хүүхэлдэйн киноны хэсгүүдийг тайз наймлуулж бяцхан хүүхдүүдэд жинхэнэ баяр бэлгэллээ. Энэ хороонд өмнө нь ямар нэгэн тохижил байгаагүй. Бид талбай бүрийг тодорхой сэдвээр чимэглэхээр шийдсэн. Голтой ойрхон болохоор хөлөг онгоцны сэдвийг сонгосон. Ингээд талбайн бүх элементүүд усан аяллаа урамсгалтай уялдсан. Детскую площадку. Хүүхдийн тоглоомын талбайг 5 тухтай хотын орчныг бүрдүүлэх нэртэй улсын хөтөлбөрийн хүрээнд байгуулжээ. Энд томоохон тоглоомын зохицолбороос гадна савлуур, сандал, биеийн тамирын тоног төхөөрөмжийг суурилсан бөгөөд хүүхдүүд чөлөө цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой болжээ. Савлуурын сайхан, хөлөг онгоц бүр гоё, авирахад хөвгчлөлтэй юм аа. Сайхан талбай болжээ. Хэлэгчүүг алга. Энэхүү улсын хөтөлбөрийн хүрээнд тохижуулсан өөр нэг газар бол Кручина тосгоны цэцэрлэгийн хажууд байрлах амралтын бүс юм. Энд арга хэмжээ зохион байгуулах, тайз, сандал, савлууруудыг шинээр байрлуулжээ. Манай нутаг дэвсгэрт 24 тосгон бий. Бараг бүх удирдлага орон нутгийн тохижилтын ажлуудад оролцдог. Өнөөдөр бид 2 шинэ талбай нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Энэ удаа Новокручининскэд аз тохиолоо. Гэвч өвөр байгалийн хязгаар том. Бүх тосгон оролцдогч бүгд ялалт байгуулдаггүй. Принимают участие все, но не каждое поселение выигрывает. Энд ч мөн Улгарын баатруудтай талбай бий. Амралтын бүсийн дэргэд үл мэдэх ба түүний найзуудын адал явдал зохиолын баатруудын дөрүүдийг байрлуулжээ. Талбайнуудыг тохижуулахад нийт 10 гаруй сая рубль зарцуулсан байна. Одоогийн байдлаар зүүн хот холбооны их сургуульд 1500 гаруй гадаад оюутан суралцж байна. Тэдний дунд 700 орчим бүгд найрамдах хятад улсаас ирсэн оюутнууд байна. Хятадын ихэнх оюутнууд хэл уран зохиолын тэнхимд суралцж, орос хэлний багш, профессор, эсвэл орчуулагч болохыг мөрөөддөг. Мөн тэдний зарим нь санхүү эдийн засгийн институт, гадаад хэл, бүс судлалын институт болон техникийн чиглэлээр суралцж байна. Надад Якут болон Оросын соёл уран зохиол маш их таалагддаг. Орос хэлийг сайн сурвал би сайн суралцж чадна гэж боддог. Орос хэлний хамгийн хэцүү зүйл нь падэж, нэр үгийн хийв гэж боддог. Би ирээдүйд багш эсвэл орчуулагч болохыг хүсэж байна.
Экипаж Шэньчжоу-20 составить. Шинжаа ухаар хөлгийн багийн гишүүд болох Чэндун, Чэнжунжу, Ванзэ нар удахгүй харина. Нэм гарагт Дүнфэн буух талбайд бүх системийг хамарсан сургуульд явагдаж, багийн буцах ажиллагаанд бүгд бэлэн боллоо. Готово к возвращению экипажа. Бид тоног төхөөрөмжөө шинчилж 3 гэрэлтүүлэгч дрон нэмсэн буух бүсийн харагдах орчныг ихээхэн сайжруулсан хэрэг болсон. Мөн бутлаг шугуй говийн зөөлөн хөрс давслаг газар зэрэг газар зүйн хүнд нөхцөлд нисдэг дэрэг буух үеийн ажиллагааг давтан сургасан. Ийм нөхцөлд ажиллах бүрэн бэлтгэлтэй болсон. С 2021 2021 оноос хойш Шинжаа хөтөлбөрийн 8 баг Дүнфэнд амжилттай газардсан бөгөөд шинэ илүү нарийн ажиллагаанд зориулан талбайг тасралтгүй сайжруулсаар байна. сложным миссиям. Сүүлийн 5 жил бид аврах ажиллагаанд дрон, автомат машин, робот нохой зэрэг жолоочгүй ухаалаг техникүүдийг идэвхтэй ашиглаж ирсэн. Үүнтэй зэрэгцэн дрон газар дээр ажиллаж, хяналтын систем тэднийг чиглүүлэх шинэ уялдаа холбооны схемийг туршиж байна. Энэ иж бүрэн хандлага нь ирээдүйд илүү олон төрөл бүрийн даалгаврыг өндөр давтамжаар хэрэгжүүлэх боломжийг олгоно. Экипаж Шэньчжоу Шинжаа ухаар баг сансарт 180 хоногоос илүү хугацаанд ажиллажээ. Ахлагч Чэндун нийт 3 нислэгийн хугацаанд 400 гаруй хоногийг сансарт өнгөрүүлсэн нь Хятадын тайконавтуудын дунд шинэ дэд амжилт болж байна. Александр Яровой, Сунье, CGTN. Это похоже на сцену из Энэ дүр зураг уран зөгнөлт киноноос гараад ирсэн мэт харагдавч өнөөдрийн Хятадын бодит амьдрал юм. Роботууд үйлдвэр ухсрах шугам, бүр жижиглэн худалдаанд хүртэл ажиллаж, хэрэглэгчдийн захиалсан барааг гэс шүүрэн авч ширээнээр нь хүргэж өгч байна. Роботын технологи Хятадд өдөр тутмын амьдралын нэг хэсэг болжээ. Төвчээртэй хөрөнгө оруулалт хэмээх үзэл баримтлал нь энэ салбарыг санаанаас бодит хэрэгжилт рүү үсрэхэд гол түлхэц болсон гэж үздэг. Манай гол өрсөлдөх чадвар бол тэрбум гаруй нэгжийг хамарсан оюуны томоохон мэдээлэл сан юм. Үүний ачаар бид хараа хэл үйлдэлийг нэгтгэсэн загвар боловсруулсан бөгөөд энэ нь манай роботуудыг үйлдвэрлэл, эрүүл мэнд болон худалдааны салбарт амжилттай ажиллах боломжийг олгож байна. Ийм өргөн хүрээний хөгжлийн цаана төрийн бодлогын дэмжлэг бий. Хятад улс төвчээртэй хөрөнгө хэмэх урт хугацааны санхүүгийн дэмжлэгийг Галбот зэрэг шинэлэг компаниудад олгодог. Шинжлэх ухаан технологийн ололтыг практикт нэвтрүүлэхэд чиглэсэн төсөл болох Галбот манай банкнаас байнгын анхаарал санхүүгийн дэмжлэг авч байна. Манай зорилго бол инновацлог компаниудад урт хугацаанд цогц дэмжлэг үзүүлэх юм. Поддержки на протяжении длительного времени. Financial Street зэрэг олон улсын форумуд Хятадын технологийн компаниудад дэлхийд тэлэхэд чухал тавцсан болж байна. Энэ форумдэр би Европын олон шинжээчдтэй уулзсан. Бид энэхүү платформыг ашиглан дэлхийн түвшний стратеги хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. мировые инвесторы. Олон улсын хөрөнгө оруулагчид Хятадд хиймэл оюун ухаан хурдцтай өргөнөөр нэвтэрч буйн шинэ хөрөнгө оруулалтын боломжуудыг нээж байгааг онцолж байна. Хиймэл оюуны тухайд гэвэл дэлхийн тавцанд өрсөлдөж буй хоёрхан гүрэн бий. Америк нэгдсэн улс ба Хятад. Технологийн авраг компаниудад суперкомпьютерийн төв, хүчирхэг эрчим хүчний систем, өргөн зурвасын холболт шаардлагатай. Энэ дэд бүтцийн цогц байдлаар Хятад Америк нэгдсэн улстай энэ зэрэгцэж чадна. Ирэх 10 жилд хоёр улс хоёулаа хиймэл оюун ухааны салбарт амжилт гаргах нь тодорхой. Тиймээс дэлхийн хөрөнгө оруулагчид болон корпорациуд Хятадын хиймэл оюун ухааны салбарт хувь оролцох сонирхолтой байгаа юм а. По словам экспертов, Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс 15 дахь 5 жилийн төлөвлөгөөндөө технологийн бие даасан байдалд хүрэх зорилт тавьсан тул энэ хандлага улам эрчимжиж, улс орныг дэвшилтэд технологийн чиглэлд улам хүчтэй өргөжлүүлэх болно гэлээ. движению страны в передовых технологиях.